Сэлэнг аймгийн Мандал сумын уугуул үндэсний бүхийн улсын аварга, онцгой байдлын аврагч спорт хорооны дарга Хурандаа Гунажавын эрхэм баяр нь Сэлэнг аймгаас анх 1933 онд Дамдасрөнгийн Данзан Арслан цол үрдснээс хойш 80 гаруй жилийн дараа Арслан цол хүртэж түүхэн шинэ амжилтын эзэн болсон төдийгүй 2013 оны улсын нааданд төрүүлж улсын аврах цол хүртсэн. Анхны багш улсын начин Мижид Орж. Төгссөн сургууль Дархан аварга Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Игшавийн дээд сургуульд 1997 онд элсэн суралцсан. 2001 онд Хөвсгөлийн аймгийн нааданд 5 давж аймгийн начин цол, 2003 онд Дархуул аймгийн нааданд төрүүлж аймгийн Арслан цол, 2003 онд улсын нааданд 5 давж улсын начин цол, 2006 онд улсын наадамд 5 давж өсөх хидэр чимэг, 2011 онд улсын нааданд 9 давж үзүүрлэн улсын Арслан цол, 2012 онд улсын наадамд 7 давж саруул сайжрах чимэг. 2013 онд улсын наадамд 9 давж төрүүлэн улсын аврах цол тус тус хүртсэн. 2016 онд улсын наадамд 8 даван дөрөвт үлджээ. 2017 онд улсын наадамд 6 даван шүгэрсэн. 2018 онд улсын наадамд 4 давсан. Хуурны шүгэгч энэ намрын нээлтийн барилдаан Сэлэнг аймгийн Мандал суманд Монгол Улсын аварга эрхэм баярын нэрмжит болгон зохион байгууллаа. Хуурны шүгэгч хүүхдийн бүхийн барилдааны энэ намрын нээлтийн барилдааныг Сэлэнг аймгийн Мандал суманд Монгол Улсын аварга эрхэм баярын нэрмжит болгон зохион байгууллаа. За Сэлэнг аймгийн Мандал сумын уугуул онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хорооны бүх Монгол Улсын аварга эрхэм баярын нэрмжит хуурны шүүгч намрын нээлтийн барилдааны ахлах нас буюу 6-7 насны ангиллын барилдааны одоо шигшээ жилрэн үдсэн бөхчүүдийн тойргийн барилдаа эхлэн за энэ сүүлийн одоо ахлах насанд бол 7 бүхийг тойргоор барилдуулъя гэдэг ийм саналтай бас барилдааны илүү өрсөлдөөнтэй сонирхолтой болох үүднээс барилдуулж байгаа. За шуурхан гарын шүү. Манай бөхчүүд одоо тойргийн барилдаа учраас хурдан гарч хурдан барилдсан үнэн л одоо амжилт олдог. Ариун бол энх тамиртай гарнаа. За тойргийн барилдаан за давхар хамаараад дагуулж гутаа давлаа. За энх тамир давж ариун бол дунлаа. За шуудагдаад татаа явахтан цэрэн бунцэг сөрөөд хотгосон дутуулаа. За Даваабаатар Миранбек хоёр за Миранбек бол бас ах нартайгаа анх удаа барилдаж шигшээ 7-д гараад ирсэн барилдаж байна. За энх тамир Тэмүүлээ хоёр гараад барилдаж байна. Энх тамир Тэмүүлээ хоёр. За хамлаа. За сайхан жигээ биеэ сулалцсан шуудгны барьцсан дараа тавиулчих байна Миранбек.
Харин энэ 100 их сүрхий бэлтгэл хийсэн болтой юм шүү. Энг тамир Тэмүүлэн 2 одоо гарч ирж байгаа. Энг тамир Тэмүүлэн 2. За энг хэрдэн давж Цэрэн Бунцэг өмж байна. За энг тамир Тэмүүлэн 2. Энг тамир Тэмүүлэн 2-ыг гаргаараа Эрдэнэ дулгаа. За сайхан даарэ сугдаа өрөөд авсан. За Миранбек ер нь их л зүг барилж байна да. Ахтай даваа батар ахтайгаа бол ер нь За зүйтэй. За элэг үсэн чунаа явахтан дагуулаад ганцхан авирчж байна. За Завхан аймгийн тоссон зөнгөсөн Мариа төх Амгаланбаатарын Даваа Баатар Миранбекээр явлаа. За бэх үйл холоогоо дахиад одоо бас 5 барилдсан шүү дээ. За манай 4-5 наснуудын 4 бүх дөргөөр урилдахаар болсон. Ингээд намхай дөрж будаж явтай дашны бүрэн төгстэй гарч урилдаарай. За давсан. Ой бариад аваарай. За манай бодож шаарлах гэж шүү. За бүрэн төгс дашны маяр. Бүрэн төгс дашны маяр. За Миранбек Цэрэн Бунцэг, Миранбек Цэрэн Бунцэгтэй. За Ариун болд Даваа Баатар 2, Ариун болд Даваа Баатартай. Миранбек Цэрэн Бунцэгтэй гараарай.
За толгоогоо ургуулсан. За гутатлаа. За босоо. Хай болсон шүү. За нэгнийг хайрлах ёстой. Чин бүх улсууд тамирчин улсууд гэдэг чинь ер нь бол за Цэрэн Бунцэг Миранбектэй. Цэрэн Бунцэг Миранбектэй. За түргэн гараад өн шүү. За дашны бүрэн төгс хоёр их л хашир байна да. За энэ бүрэн төгс ч одоо бие жижиг боловч ер нь явн чангарсан барилдааны арга техник бол ер нь эрс сайжирсан байна лээ шүү. За энэ зам бас хөдөө гадаа морь малтай нэлээ ноцолдсон болтой. Ер нь гард сайн байгаа болтой байна лээ. За бас л хараад нүдээр олзож болдгүй л барилдаан зөвчүүдийн нэг бол бүрэн төгс байгаа юм да. Сэлэнг аймгийн Мандал сум харьяат. За Улаанбаатар хотод Монгол өхөө өргөөнд бас хойрны шоугч барилдаанд өнгөрсөн жил очиж хэд хэдэн удаа гарч барилж байсан. Бүрэн төгс. За сэгсрээд бас цочоогоо. За тэр дахин дутуулаа. За харин даруулсан шүү. За энэ баглуулдаг л уулын буруу юм байгаа юм да. За тэгтээ төвчээртэй байна бүрэн төгс. За бүр гараа холбоод явсан. За бүр өндийгөө жигээд зарахгүй шүрмэс зааж байна да бүрэн төгс. За тэрэ. За ингээ явах юм бол ингээ эргэждэг. За тэрэ. Манай Ахмад засуулууд. За тонгодлоо. За энэ ямар ч мэх юм дээ. Даваабаатрын мехийг бол одоо зарим нь бараг харж амжихгүй хараагүй үцэхгүй юм. Тэгээд энэ үндэсний бүхэд бол нэг хийгдээд байдгүй л мехнүүдийг ингээд залгуулаа хийчихин. За Завхан аймгийн Тосон зэнгэлсэн яриад өг Амгаланбаатрын Даваабаатар. За бүрэн төгс хоёр давтсан байна. За ингэрдэн Даваабаатар хоёр. За ингэрдэн Сэнжигдээ өрөөд авлаа. За энэ хоёрын барилдаа сонирхолтой болно доо. За Цэрэн Бунцэг давж Миранбек унлаа. За зологцсон байна да. Баруун талаараа зологцсон байна. Даваабаатар ингэрдэн хоёр. За хавирлаа. За тэрэ. За бүр ганцхан золгооноос татаа хавирчиж явах юм. За Даваабаатар давж ингэрдэн унлаа.
За Миранбек инх тамиртай. Миранбек инх тамиртай. За бага насны ангилал намхайд орж бүрэн төгсдөө дашнын бодож явтай гараарай. Намхайд орж бүрэн төгсдөө дашнын бодож явтай гарнаа. За намхайд орж бүрэн төгсдөө дашнын бодож явтай гараарай. За инх тамир давж Миранбек өнжөн. За манай бага насны За намхайд орж бүрэн төгсдөө дашнын бодож явтай барилдаж байна. За сайхан ганцыгийн дараад атгаа бариад авлаа. Зодогных нь ганцын дээрээс натгсан барьцаан шилжүүлээд Сэнжигний барьцтай. За суйлаа дашны. За зөрөөд дахимдсан. За энэ бүрэн төгс. За аргагүй нүрээрээ тулцаа. За ер нь дуудуугаа авсан юм боллоо доо. За Батчиргалын намхайд орж давлаа. За бодож юу. Бодож юу. Дахимаа авна шүү. За манай бүрэн төгс. Бас ер нь одоо монох дургүй байгаа юм байна. Аргагүй. За инх тамир хоёрын барилдаа баруун талаараа золгоцсон. За бүр давуулаад хоёр гараараа зодогныхын шилэн дээрээс натгаа барьдсан байна. Инх тамир. За ер нь чац бол ойролцоо. За инх тамир бол арай одоо жингээр илүү харагдаж байна. За Даваабаатар энэ барилдаа Тэвүүлэнтэй таарсан. За нэлээ хянуур өртсөн байна Даваабаатар.
За барилдаана шуурхайхан барилдана. За инх тамирын инх эрдэнэ хоёрын барилдаа бас нэлээд удаашилж байгаа шүү. За суйлаа. За арай л дутуудууллаа да зэрэг бунцэг. Зүүн талд нь суйлаад. Жохоо хойсон бол ер нь суулгачгаар байлаа. Инх тамир унж байна. За сэнжигнэр за урдуураа гүйлгээд авсарчлаа. За даваа баатар давлаа. За дашны гараарай. Намхай дөржтэй гарч ирэлдээрэй. За хөлдөн яваад. За бас л даруулсан байна. За тэр босоод ирсэн. Харж байгаа зөрөндөгс. Ай за. Хуулн сайхан босч ирсэн юм да. Тэгээд аргагүй бас чацархаж байна бодж. Эй бодчихваа. 어떤 За цэрэм мунцаг давжээ. За сайхан золгоод авсан. Намхай дөрж. Дахимлаа. За намхай дөрж одоо дашнимыг давах юм бол 3 даваатайгаар төрүүлнэ. За анхааралтай ер нь одоо За буцаага мушигсан. За сая дашны гар ачаад сүрхий тэнцвэр алдуулсан. Буцааж мушгаад намхай дөрж. За нэг дахимдах гал байна да намхай дөрж.
За Завхан аймгийн Досон зөнгөсөн Ариатог Хамглан Баатрын дашним намхай дөржөөр давлаа. Энкэртнэ гараар ариун болт. Энкэртэн ариун болт хоёр гараар. За Тэмүүлэн давж Миранбек унлаа. За Миранбек бол одоо 1-2 ч дүү байгаа шүү. Заримаас нь 2 дүү, заримаас нь 1 дүү. Анх нартайгаа бол шигшээ 7-д орж ирээд насаар хамгийн бага нь байгаа. Сайн барилж байна. За энэ хүүхэд өгшүүн хоёр дээр насны зөрөө гардаг гэж ярьдаг да манай монголчууд. Тэгэхээр насны зөрөө гараад байгаа нь харагдаад байна. Миранбекд бол За Даваабаатар Цэрэн Бунцагтай гараарай. Даваабаатар Цэрэн Бунцаг хоёр гараарай. Цэрэн Бунцаг Даваабаатар. За Энкэртэн давлаа. Ариун болдоор давж байна. За баруун хонгодоо явсан. За дагуулаад нэг юм ичих гээд байна. Сүрхий хонгод болцсон юм байна. За хамгаалчлаа. За тэрэ за одоо харин өөрөөсөө дамжиж өдөн ороод тойроод ард нь гарчлаа.
За тоглоод болцсон шүү. Одоо барьцтай уул нь бол дөрмээр голлуулах юм. За одоо бас мэдрээд бараг зориуч ихо баруун хөлөө өгч барилдаад нэг юм хийх гэж үзээд болохгүй болохоор нь буцааж барьцын задлаад Меранбек Инкертн Меранбек. за тэгээ хөндөд татаа тавьж байна да Даваабатар. За Даваабатар давж зэрэг мөн зүгнлаа. За шацархаад мордчлаа. Инкердэн давж Меранбек унлаа.
За Тэмүүлэн Цэрэн Бунцагтай Даваабаатар инх тамиртай гараа. За Зохон аймгийн угуул Даваабаатар зарлаа. За мандлын Тэмүүлэн давж Цэрэн Бунцаг өвдөг хараалж байна. За энэхүү Сэлэнг аймгийн Мандал сумнаа зохион байгуулагдсан 2-ны шүүгч барилдааны намрын нээлтийн барилдаан Сэлэнг аймгийн Мандал сумын угуул Монгол улсын авраг унаа живийн эрхэм баярын нэрэмжит болон 2 насны ангилалд амжилттай зохион байгуулагдлаа. Бага насны ангилалд 56 бөхөөрөлдөж 1-р өрн Завхан аймгийн Улаастай сумын угуул Бачиргалын Намхайд орж 2-р өрн Сэлэнг аймгийн Мандал сумын угуул Батсангэлийн Бодожов 3-р өрн Сэлэнг аймгийн Мандал сумын угуул Дамбар Игчаагийн Бүрэн Төгс 4-р өрн Завхан аймгийн Досон Зэнгэл сумын Риат Намгалан Баатрын Дашним заман 5-аас 7-р өрнд Мандал сумын Дөлгөөн Өвсгөл аймгийн Баттэлгэр Мандал сумын Буян тогтхоноор шалгарсан байна. Шагналыг Сэлэнг аймгийн Мандал сумын засаг дарга Сэлэнг аймгийн үндэсний өхөө холбооны тэргүүн лавгад орж онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хорооны дарга Монгол улсын авраг Эрхэм Баяр Сэлэнг аймгийн бие дэмэр спортын газрын ахлах тасгалжуулагч Батман онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хорооны дэд дарга Аригчаад орж Төрийн орон сууц корпорацийн дэд дарга Цэбэлд орж
Мандас сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргүүлэх Цогтмонлай компани захирал Мандас сумын хүүхдийн элчин маш бат. За мөн цахилгаан дүгөөг сүлжээ компани захирал Цогт сайхан нар шагналыг гардуулж баяр хүргэнэ. За Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз Мандал спорт сургалтын цогцлбор санаачилж Сэлэнг аймгийн Мандал сумнаа зохион байгуулагдсан хуурны шоу хөшөөрөлдөөний бага насны ангилалд амжилттай барилдан төрүүлж үзүүлэн их шүүг шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулж баяр хүргэж байна. За Сэлэнг аймгийн Мандал сум бол ер нь 21-р зуунд алдартай олон сайхан бөхчүүд төрж гарч байгаа Монгол орны бас бүхийн өлгийн нутгаар нэрлэгдэж байгаа юм нутгаа. Монгол улсын авраг унааживын эрхэм баяр, Монгол улсын за нэгдлийн жаргал баяр. За тэгээд улсын начингууд байна. Шатангийн баян мөнх, Шагдрын зөрөх начингууд гээд олон сайхан бөхчүүд Сэлэнг аймгийн Мандал сумаас Монгол өхийн зүлэг ногоон дэвж байна. Тодрон гарч ирж байгаа. За ахлах нас буюу 6-7 насны ангилалд мөн 56 бөхөөрөлдөө сүүлийн 7 шилдэг өгчүүд тойргоор өрөлдөж за 1-р байранд Завхан аймгийн Тосон цэнгэл сумын Харият Амгаланбаатрын Даваабаатар амжилттай сайхан барилдан нэг ч онолгүй төрүүлсэн. За 2-р байранд Улаанбаатар хотоос сонгон хайрхан дүүргийн бүх гал загдын Энг Тамир. За Өвөрхангай аймгийн Тарагт сумын Харият өх Баатар тогтхын Энг Эрдэнэ 2-р байранд шалгарсан бол за 3-р байранд сонгон хайрхан дүүргийн бүх гал загдын Энг Тамир. За 4-р байранд Сэлэнг аймгийн Мандал сум Харият Отгон болдын Тэмүүлэн нар шалгарсан байна. За энэ насны ангиллын 5-р байранд Хөвсгөл аймгийн Галт сумын Огуул Шинэ Монгол Хараама Бүжи сургуулийн сурагч Пүрүүзрэнгийн Цэрэм Бунцэг. За 6-р байранд Баян Өлгий аймгийн Толбо сумын Огуул Хан уул дүүргийн бөхөө Бэгжааны Мирамбек. За 7-р байранд Сэлэнг аймгийн Ерөө сумын Харият Батуйгийн Ариун болд нар шалгарсан байна. За ахлах нас буюу 6-7 насны ангилалд амжилттай барилдан төрүүлж үзөөрлөн их шүүгт мөн дун шүүг шалгарсан бөхчүүдэд Сэлэнг аймгийн Мандал сум Харият онцгой байдлын аврагч спортын орооны дарга Монгол улсын авраг унааживын эрхэм баяр, Сэлэнг аймгийн Мандал сумын засаг дарга Сэлэнг аймгийн Мандал сумын үндэсний өхий холбооны дэргүүн лавгдарж Сэлэнг аймгийн бие дэврэх спортын газрын ахлах тусламжуулагч Батмөн онцгой байдлын аврагч спортын орооны дэд дарга Аригчаа дорж төрийн орон сууц корпорацийн дэд дарга Цэбэл дорж за Сэлэнг аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргүүлэгч Цогтмонлай компани захирал
Манда сумын хөвгтийн элчин маш бат. За мэдээлэл технологийн сүлжээ компани захирал цогц сайхнаар шагналгаар дуулаж баяр хүргэж байна. Улсын авраг унаажвын эрхэм баярын нэрэмжит болон 2 насны ангилалд амжилттай болж өндөрлөлөө. За энэхүү барилдаанд хүрэлцэн ирж хүч чадал ахвал самбаа авиас чадвар уруу ухаанаар сорж барилдсан ирээдүйн Монгол өхийн өнгийг тодорхойлох манай хуурны шүүгч хүүхд багчуудаа сурлаг хөдөлмөрийн болон спортын өндөр амжилтыг эрхэм баяр аваргынхаа зүгээс нийт бүхэн оргооднуудынхаа зүгээс хүсэн өрөөж халуун баяр хүргье.